Яагаад нэрээ бааж чадахгүй байдаг вэ? Юу хийх ёстой вэ? Эхлээд бидний хүүхэд ямар хоолнд байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Хөхөөр хооллож байвал нэг яриа, хиймэл бол өөр яриа. Хэрэв бид хөхөөр хооллож байгаа тухай ярьж байгаа бол хүүхэд 7 хоног хүртэл чийж чадахгүй байх нь хэвийн үзэгдэл. Хиймэл хооллолтод 3-4 хоногийн хугацаа хангалттай. Нэмж хэлэхэд тэдэнд ойлгох нь маш чухал бөгөөд ойролцоогоор 22-24 хоногоос эхлэн шин төрсөн хүүхдүүдэд неран дисхизий гэх мэт маш сонирхолтой үзэгдлүүд эхэлдэг. Өөрөөр хэлбэл энэ бол хүүхэд бааж сурах үйл явц юм. Энэ нь байглаасаа иймээс хүүхдүүд хүчлэн хөлөө татан хашгирдаг. Мөн онлын хувьд ерөнхийдөө байглаасаа тэд юу хийдэг вэ? Тэд хашгирч хэвлийн хүндий дагаар шахаж хөлөө татан гидсийг тэгшлэн бүгдийг шахаж гаргахыг оролддог. Ойлгомжтой энэ нь үргэлж амжилттай болдоггүй. Энэ бол бидний хамтдаа төвчих ёстой үе шат юм. Бид эцэг эхчүүдийн адил ердөө ганцхан 3 зүйл хийж чадна. Нэгдүгээр зүйл хүүхдийг хэвлий дээр нь хэвтүүлэх. Хоёрдугаар зүйл хэвлийд массаж хийх. Гуравдугаар зүйл хүн бүрт танигдсан хайрлагддаг гайхалтай суулгах арга хэрэглэх. Харамсалтай нь неран дисхизий гэх мэт ийм үе шатууд танд маш олон байх болно. Энэ нь шүд ургах, мөн савнд сурчрах зэрэг байх болно. Мөн хүүхдийн хөгжлийн төрөл бүрийн бусад чухал үе шатууд бий. Тиймээс гоё, төвчээртэй байгаарай. Таны хүүхэдтэй бүх зүйл сайхан болно. Би танд баталж байна. Таны хүүхдийн өтгөний асуудал 100% магадлалтайгаар арилна.